Байцгаана уу? Янжмаа жутмаа байна. Энэ удаа та бүхэнд 1-р Коринтын 13-ыг бүрэн уншиж өгье гэж бодсон юм. Та үнэхээр энэ үгнүүдийг зүрхэндээ бүр шивэрэй гэж хэлмээр байна. Үнээр амьдраасаа гэж үнэхээр чин сэтгэлээсээ хүсэж байна. Хайрын тухай ойлголт бол үнэхээр номер 1 ойлголт. Хамгийн чухал ойлголтуудын нэг. Эсний хайрыг мэддэг хүн хаашаач хазаадаггүй. Хэрв би хүмүүсийн болон Тэнгэр элч нарын хэлээр ярьсан ч надад хайр байхгүй бол би нүргэлэх харанга, хангих цаг болох байсан. Тэгэхээр хайр байхгүй, иш үзүүлэх хайр байхгүй хичээл заахад энэ нүгэл нүргэлэх цаг болно. Хүмүүсийг баг үгээр цавчиж хэргэж байгаа тийм хүмүүсийг бас мэднэ. Тэдгээр хар хэлээр ч гэсэн ярьдаг байсан ч гэсэн хайраар өвдөж нэгүүлж зарим үедээ хайр хэлээр ярихгүй, зарим үедээ чимээгүй байж үлдсэн төвчнэ гэсэн үг. 2. Хэрв би иш үзүүлэх чадвартай мөн бүх нууцуд болон бүх мэдлэгийг мэддэг байгаад уулыг нүлэх бүрэн итгэлтэй байлаач надад хайр байхгүй бол би юу ч биш. Тэг бид нар иш үзүүлдэг мөн бүх нууцуудыг мэддэг мэдлэгийн болон үнэхээр ойлголтын сүнс байгаад уулыг нүлэх бүрэн итгэлтэй энэ уулыг тийш хаягдгаж тэнгис хаягдгад хайддаг тийм итгэлтэй. Тийм ундаг хүн байсан ч гэсэн надад хайр байхгүй бол би юу ч биш. Хэрэг би өөрийн бүхэл өмч хөрөнгөө тараан өгч өөрийн биеийг шатаагаар тушаасан надад хайр байхгүй бол энэ надад ямар ч ашиггүй юм. Маш их өргөл өргөө танд хайр байхгүй, хайраар гийгээгүй байх юм бол зарим өргөлийг эзэн авдаггүй. Зарим өргөлийг өгсөн хүмүүсийн худлаа урамжаар өгсөн гэдэг өдөр дараа өгсөн тохиолдол байдаг. Тэгэд бүхний бурхан бидний зүрх сэтгэлийг үнэхээр хардаг. Тэг битгий өргөл өг гэж хэлж байгаа юм ерөөсөө биш. Үгүй бол үзаа. Тэг бүх өмчрөнгөө тараа өгсөн ч гэсэн өөрийн биеийг шатаагаар тушаасан ч надад хайр байхгүй бол энэ надад ямар ч ашиггүй. Тэр өмчрөнгөө үнэхээр хайраар үлдэх юм бол тэр ашигтай. Өргөлөө. Бид нар үнэхээр махан бие бас шатаал тохиол болгон өргөх шаардлагагүй болсон. Учир нь эзэн энэ бүхнийг хийсэн учраас энэ үйлчлэл зориулж болно. Хайр бол төвчээртэй, инэрэнгүү юм. Хайр атаархдаггүй, бардам зан гаргадаггүй, ихрэхдэггүй, зохисгүй авиралдаггүй, өөрийнхөө ирдэггүй, ууралдаггүй, муутай тооцоо хийдэггүй, зөвхт бус байдалд баярлдаггүй, харин үнэнд баярладаг. Бүгдийг дардалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг төсвөрлөдөг. Тэр үнээр хайр атаархдаггүй. Атаархсаас болж маш олон зүйлүүдийг хийж байгаа хүмүүс бардам зан гаргадаггүй, бас ихрэхдэггүй. Тэгээд бас ууралдаггүй, муутай тооцоо хийдэггүй. Зөвхт бус байдалд баярлдаггүй. Хүнээс бас айдаггүй. Нөө зөвхт бус байдалд баярлдаггүй хүн буруу юм хийж амар шууд хилжил өргөдөг хайртай хүнтэй бол. Бүгдэд найддаг, бүгдийг төсвөрлөдөг. Хайр хизээж дуустдаггүй. Тэр миний хайр чамд байсан хайр дуусчлаа гэж хэлж болохгүй. Эзэн хайрлах хизээж зогсохгүй бид нарыг. Иесус бүх хүний төлөө цовдлогдсон. Тэгээ яг зарим нь сонгогдоод аврагддаг байж болно л доо. Гэтэ бүх хүнд хангалттай хүрнэ. Харин иш үзүүлж байгаа бол тэдгээр нь үгүй болно. Хэрэг олон янзын хэлүүд байгаа бол тэд болох болно. Хэрэг мэдлэг байгаа бол энэ ч үгүй болно. Учир нь бид хэсэгнийг мэддэг, хэсэгнийг иш үзүүлдэг. Харин төгс юм ирэх үед хэсэгэн гэдэг нь үгүй бол. Би хүүхэд байхдаа хүүхчиг ярьж хүүхчиг боддог сэтгэдэг байлаа. Би 90 цент хүрээд хүүхэд насныхаа цаг орхисон юм. Учир нь би одоо толинд бүдэг бадаг хардаг чаран дараа нь нүрээ харна. Би одоо хэсэгнийг мэддэгч би өөрөө бүрэн мэддэгдсэн шиг харин дараа нь би бүрэн мэдэх болно. Идэгвэ итгэл, найдвар, хайр гурав үлддэг боловч хамгийн агуу нь хайр мөн. Тэгэхээр итгэл ч гэсэн алга болно гэж ярьдаг л да. Үгүй энд итгэл үлдэнэ гэж байгаа. Идэгвэ итгэл, найдвар, хайр гурав үлддэг гэж. Тэр үнээр бид нар итгэлж үлдэнэ, найдварч үлдэнэ, хайрч үлдэнэ. Тэр найдвар алга болохгүй гэсэн. Найдвар итгэлийг зөөдөг. Тэр хайр бол энэ бүгдийг даван биелүүлдэг. Хамгийн агуу нь хайр юм. Тэгээ яг одоо энэ цаг үчид би онцгойлон залбирч байна. Эзэн минь танадад тэр намайг тэр хайраар дүүргэсэн, тэр онцгой бүр дүүргэсэн. Тэр тослогоог тэр хайраар дүүргэсэн тэр үнэхээр хариулсны үр жимсийг сонсогчныг бүгдийн дээр буулгаж өгч ийцэн байна. Иесус Христийн нэрээр
Хайр дүүрэх үед та бусдыг шүүхэ байлдаг. Бусдад атаархаа байлдаг. Бусдад өрсөлдөхөө байлдаг. Хайраар дүүрэх үед уучлаагүй бүх хүнийг уучлах чаддаг. Хайраар дүүрэх үед та Есүсийг тань мэддэг. Бурхныг тань мэддэг. Ариун сүнсийг онцгойлон хайрладаг. Эзэн минь ээ, тэр хайраар дүүрсэн тэр хүмүүсийг бий болгож өгөөч. Та онцгойлон би гуйж байна. Та миний залбирлыг сонсдох баярлалаа эзэн. Хайраар дүүргэж өгөөч. Итгэгч нэг бүрийг энэ подкастыг сонсож байгаа хүн нэг бүрийг Иесус Христосийн нэрээр залбирanгуйлаа. Амен.